төсвийн мөнгө уйлдгүй гэдэг шиг энэ аймгийн одоо иргэдийн одоо татврын мөнгөөр одоо хөрөмтөлсөн энэ одоо хөрөнгө мөнгийг одоо нэг компани мэт одоо нэг засаг даргын одоо үзмжээр одоо хийж ирсэн нь бол одоо их шүүмжлэлт иргэдүүл их шүүмжлэлтэй хандж байгаа. Одоо тухайлбал одоо 25 оны баяр наадмыг тэмдэглэхэд 200 гаруй сая төгрөгийг аймгийн иргэдийн хурлаар бол бас зовлон жаргалыг ойлгоод төсвийн хянж байгаад баталж өгсөн боловч төслөтрийн одоо мөнгө нэрээр одоо нийлүүлээд нэг 800 орчим сая төгрөгөөр баяр наадам хийцэн байгаа. За мөн одоо аймгийн засаг даргын нөөцгээд 1.7 орчим тэрбум төгрөгийн одоо төсөв батлуулж авч энэ хэрэгцээг одоо юунд зарцуулсан бэ? Ямар шалтгаанаар одоо энэ мөнгийг одоо зарцуул дуусгасан бэ гэж задрагааг нь авъя гэсэн одоо шаардлага тавьсан. Энэхүү шаардлагыг өнгөрсөн одоо 2025 оны 12 сарын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тавьсан боловч 26 оны 4 сард нэг өдүүн тойм одоо товч одоо мэдээлэл өгöd задрага өрөөсөө байхгүй нуудаг шилэн даасан дээрээ тавьдаггүй иргэдээс нь одоо нуудаг ийм одоо байдалтай байгаа. Жишээ нь хогчлах дээр бол бас 30% ингээд 2 гаруй тэрбум төгрөг гарцсан байж. За бас нэг иргэдээс ирсэн мэдээлэл нь аймгийн төвөнд гэрэлтүүлээд байдаг. 1.4 2 гаруй миллион тийм орчим төгрөгөөр нарны гэрэлтүүлэг солилцсон. Тэгээд бас л аудитын бас дүгнэлт гарч илээсэн ажиллаа л да. За тэгээ нарны хямдаа тий энэ ч нөгөө төвийн цэглэгаан эрчимд холбогдохгүй гэдэг. Тэгээ энэ дээр нэг барилгын компани зөвшөөрлөлтөй баянаг заагаад ингээ барилгын гүйцэтгэгч компани шалгараад ажлыг хийсэн. Тэгээ тэр гэрээ бол 5 сарын сүүлээр 25 оны 5 сарын сүүлээр игдээд нэг 10 хоногийн дараа 50% санхүүжилт нь гарцсан нэг тэрбум гаруй төгрөгчлөө ингээд компани руу олгогдсон ийм гомдол ирээ. Тэрийг би бас шилэн данс юмнаас нь хайж үзээ. Тэгээд хүмүүсээс тодруулсан чинь тийм болсон. За тэгээд тэр гэрэлтүүлгийн ажил бол хэзээ эхэлсэн бэ гэхээр мөн л 10-11 сард эхэлж одоо өвөлдөө залгаж эхлээд өвөл нөхөн ухаад иргэд бас шүүмжилж ирсэн нарны гэрэлтүүлгийн ажлууд байгаа. Энийг би бол юу гэж үзээд байна вэ гэхээр нэгдүгээр энэ олон хэлтийн байгууллагууд техник хяналт дээр нь одоо маш олон гараа шүү зорж иж чинь санхүүжил олгодсон шүү дээ. Тэгээ энэ олон процесс явагдаж байхад ажил хийгдэг байхад энийг одоо шууд олгоод байна гэдэг нь нэг талтаа бол энэ чинь баримтчгийг одоо хурамчралд байж болжшгүй гэж үзээд байгаа. Тэгээ энэ мэд дээр одоо хяналтын байгууллагууд нь илүү төгөлтэй гарах хэрэгтэй. Эрэг үеийн авилгын гэмт хэргийг зүүлчилсэн заалтад авилгын гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-аас 12 жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ гэж заасан бий. Самд нэмийн мөнгө чулууны өөрөөсөө зайлуулж байгаа тендерийн үйл ажиллагаанд хяналт шалгалт нөхөн хийх боломж бий. Ямар ч тач хог хаягдал шатааж дулааны эрчим хүч боловсруулах үйлдвэрийн төсвийг 8.6 тэрбум байхаар тэр хулгайн хамсаатнуудтайгаа үгсэн тохиролцож сая төсвийг аймгийн иргэдийн хурал баталж өгсөн гэдгийг тов тодорхой. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн аливаа төсөл хөтөлбөрөөс төсвийн ерөнхийлөн захирагч амиа хохолоод архин гэдэг бүчгүй мөрөөдөл. Тиймдээ ч аймгийн засаг даргын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А661 тооц захирамжаар хог хаягдал шатааж дулааны эрчим хүч боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг Бисүжин констракшнтай байгуулан гэрээнд хяналт тавьж ажиллахыг засаг даргын тамгын газрын дарга Лавгатар даалгасан байна. Энэхүү захирамжаараа мөнх чулуун өөрийгөө төсвийн эцсийн захиран зарцуулагч гэдгээ төвөггүй нотолчихно. Тэрээр аймгийн засаг даргаар томилогдож ирсэн даруйдаа засаг даргын орлогчор Ариун Баярыг засаг даргын тамгын газрын даргаар Лавгатар нарыг томилон ажилуулсан. Төсвөөс хумслах үндсэн бүтцээ ийн урьж авсан гэлтэй. Яагаад сум орон нутгийн мэрэгжлийн боловсруучнаар дээрх эрх мэдлийн гурвалсан бүтцийн хоёрыг нь бүрдүүлж болоогүй вэ гэдэг ч бас гайхаж төрүүлж байна.